За одоо Солонгос ба ханз тооны талаар ярив. За энэ эхний игнэнд болохоор бүх ханз тоонуудыг бичсэн байгаа. Мэдээж албан бий дуудлагын бичсэн. За энэ хоёрд нь болохоор Солонгос тоонууд байгаа. За энэ хойтлынх мөн адилхан үргэлжлүүлээ өртлийн нэгнэ ханз хойтлын Солонгос. За ханз тоог юунд ашигладаг вэ? Эхлээд ханз тоог нь ашиглах. Ханз тоог минут, секунд, огноо, тэгээ мөн 6-аас дээш тооллого тэрийг хэлэхэд хэрэглэнэ. Харин Солонгос тоог зөвхөн дистаралал нэгж нэрэнд тэгээд одоо 99-ээс өмнөх бүх дистарал тэгээ мөн цагийг хэлдэг. Солонгос тоон цаг хэлнэ. Минут, секунд эднэрийг нь болохоор ханз тоогоор хэлдэг байгаа. За эхнээс нь эхлээ ханз тоогоо ингээд 10,000 хүртэл явчих. Сая хүртэл явуулчих. За тэгэнгүүтээ дараа ханз тоо. Солонгос тоо. За эхний ээлжинд ханз тоо гун бүү тгийн тоо гун. За нэгийн тоо ил, хоёрын тоо и, гурван тоо сам, дөрвийн тоо са, тавын тоо оо, 6-гийн тоо ю, 7-гийн тоо чил, 8-ийн тоо пал, 9-ийн тоо ку, 10-ийн тоо шип, 11-ийг шипэл, 12-ийг шип и, 13-ийг шип сам, 14-ийг шип са, 15-ийг шип оо, 16-г шип юг, 17-г шип чил, 18-ыг шип пал, 19-ийг шип ку, 20-ыг и шип. За одоо 21-гээ явахдаа мөн адилхан и шип ил гэж яваад байдаг. И шип и гэдэг. За одоо шууд бүхэл тоолон орчих. За 20-ыг и шип гэсэн, 21-ийг сам шип, 40-ийг 30-ыг сам шип, 40-ыг са шип, 50-ыг оо шип, 60-ыг ю шип, 70-ыг чи шип, 8-ыг 80-ыг пал шип, 90-ыг ку шип, за 100-г пик, 1000-ыг чон, 10,000-ыг ман. За эндээс цаашаа болохоор одоо маныгаа үргэлжлүүлээд байна. Тэгэхээр 10,000 болохоор одоо энэ 10,000 ман болсон. За 100,000 нь болохоор шип ман. За сая нь болохоор пик. За эндээс цаашаа болохоор чом ман гэдэг ингээ явчихна. Чом ман 10 саяг чом ман гэдэг ингээ явчихна. За ингээ ханз тоосон. Одоо хэдүүлээ Солонгос тоогоо уншия. За тгийн тоо ён. За нэгийн тоо хан, хоёрын тоо тул, гурвыг сэт, дөрвийг нэт, 5-ыг тасаад, 6-г ясаад, 7-г элгүүг, 8-ыг ёдоор, 9-ийг ахам, 10-ыг ёр, 11-ийг ёр хан, 12-ыг ёр тул, 13-ыг ёр сэт, 14-ийг ёр нэт, 15-ыг ёр тасаад, 16-ыг ёр ясаад. За 17-г ёр элгүүг, 18-ыг ёр ёдоор, 19-ийг ёр ахам, 20-ыг симул. За мэдээж 21-ийг гэхийг одоо симул хааны бас яг адилхан явчихна. За тэгэнгүүт бүхэл тоолрогоор за одоо 30-ыг соорон, 40-ыг махан, 50-ыг шон, 60-ыг есөн, 70-ыг элхэн, 80-ыг ёдын, 90-ыг хүн гэдэг байна. За тэгээд өнөөдрийн хичээлийг ингээд өндөрлөе. За ханз тоо ба Солонгос тоо. Эхний игнэнийх нь ханз тоо, хоёрдугаар игнэний Солонгос тоо. Солонгос 99 хүртэл тоо байдаг. Ханз тоо нь бол цаашаа үргэлжлээ яваад байдаг. За мэдээж Солонгос тоог дистарал нэгж нэр цаг хэлэхэд хэрэглэнэ. Харин ханз тоог эдгээрээс бусад тохиолдолд хэрэглэгдэн жишээ нь минут, секунд хэвцүүлэх. За баярлалаа. Дараагийн хичээлээр уулзъя.